Их хүмүүн цаг үеийн зараалаар энэ орчлон нэрдэг их үгүй. Одоогоос 150 жилийн өмнө Түшэйтхан аймгийн дайчин байсан хошуу. Одоогийн Дундгов аймгийн Дэлгэр цогц сүмийн нутаг Дарцагдын цагаан хатны бууцан дээр малчин гарч шагдар. Их соднон бил нарын гэрт нэгэн хүн мэнэлсэн нь хожимо заваа дамдан хэмээн алдарч ах Эрдэнэ номын их хүмүүн байжээ. Заваа дамданд анхны ном эрдэнэ заасан багш нь тус хошууны хорны хамлам гэж алдаршсан хошуу хамб Лувсан Балдан Санжаажав гэж хүн байжээ. Тэрээр анхны багшаасаа төвд хэлний зөв болон сургаал дожингуудыг сайтар заалгасан гэдэг. Хорны хамлам багшийнхаа загсны дагуу 17 нас өвдөртэйтэй их хүрээний олон мэрэгдийн орон болох Гунгаач олон татсанд шавлан сууж буддын гүн ухааны номыг шимтэн суралцсан байна. Их хүрээнд байхдаа олон мэрэгдийн өх манлаа болсон Шадав Ландар Аграмб боржгом жамц нарын зэрэг мэрэгдээр буддын гүн ухааныг заалхан сайтар суралцжээ. Их хослуулан эрдмийн оргил төрч эрдэдгүүгийн сонин содон бүхний онцыг тайлсан заваа буюу за энэ жил бол заваа дамдан 150 жилийн өмнө болж байгаа заваа дамдан гэсэн нь бол олон мэрэгдийн төрийн одоо номын мэрэгдийн одоо өргөсөн алдар юм аа. Бас нийтийн дунд ч гэсэн тийм алдаршсан. Яагаад гэвэл заваа дамдан бол их таван ухаан, бага таван ухаанд нэвтэрхий мэрэгчсэн. Бас одоо аливаа ямиг иш үнцээр нь угаар нь язгуураар нь тайлбарладаг. Аливаа одоо ганжуур данжуур шастер номлолын уг ишийг барьж одоо аливаа зүйлийг одоо айлддаг байсан учраас энэ номын мэрэгдүүд заваа гэж ингэж алдрыг өгөөд өөрийнх нь алдар дээр дамдан гэд заваа дамдан хэмээн алдарсан юм аа. За 1921 онд Судар хүчгийн хүрээлэн байгуулагдсан байгаа шүү дээ. Ердөө ардын хувьсгал ялаад хэдхэн сарын дараагаар Жамын гүн тэргүүтээ хүмүүсүүд Судар хүчгийн хүрээлэн байгуулсан. Эхлээдүүл ерөөсөн түүхийн дасаг, дуун ухааны дасаг гэж. Дуун ухаан гэдэг нь хэл хүчгийн дасаг гэсэн үг л дээ. Тэгэхээр ингээд Судар хүчгийн хүрээлэн байгуулсан, номын сан байгуулсан. За ингээд үл яхахгүй тэнд ажиллах боловсон хүчин хэрэгтэй болно доо. Жамсрангийн цэвэн энэ гавж дамдан хоёрын хоорондоо харилцсан захианууд байдгийг. Тэгээ энэ бол тэгтээ зэрэг тэр үеийн одоо манай хэдийгээр одоо ардын хувьсгал гэж ярьж ирсэн боловч тэр үеийнхаа онцгой одоо мэрэгдийг онцгой хүмүүсийг бол тэр эрдмийнхаа хүрээлэнд татаж оруулах нь бол одоо төрийн бараг бодлого байсан бололтой гэж би бол үздэг. Мөн одоо олон газрын хүмүүс өөр өөрсдийн номын сангаа бүрдүүлж, эрдэмтэд зөвлөж, ингээ Монголын төвийн ховор ном судруудыг
орчуулах, судлах, дээрээс нь бол тусгай одоо эрдэмтэй бичгийн мэрэгдэд ном бүтээлийг захиалж бичүүлэх ийм ажлуудыг хийж байсан. Энэний дотор бол Заваа дамдын содрогчгийн хүрээлэнгээс захиалж энэ алтан дэвтэр буюу хорж хонжин одоо Монгол оронд бурхан шашин дэлгэрсэн түүхийг бичүүлсэн. Заваа дамдан хүрээний гунгааж болон дацанд ном үзэж байх үеэс олон янзын зохиол бүтээлүүдийг төвд хэлээр зохиож байсан гэдэг. Түүний олон зохиолууд дотроос хорж хонжин хэмээх Монголын түүхийн гол сурвалж бичгийг дурдах хэрэгтэй. Энэ зохиолыг анхлан хүлдэж дурдсан хүн бол Монголын 8 дугаар хогт Жавзуун дам хотогт юм. Заваа дамдангаа бол Монголын түүх соёл, Монголын одоо төр шашинд бол маш их үүрэг гүйцэтгэсэн хүн юм байна. Төрд яагаад их үүрэг гүйцэтгэсэн юм бэ гэхээр зэрэг 8 дугаар богд хааны зарлиг, тэр үеийн засгийн газрын одоо айлтгалаар хорж хонжин алтан дэвтэр зохиосон. Заваа дамдын гавжийн алтан дэвтэр гэж үл их нэг гайхамшигтай том одоо Монголын шашин дэлгэрсэн тийм түүхийн зохиол байна. Энэ зохиол одоо бол Монгол залуу Заваа дамдын бичээс орчуулаад гаргаж байна. Энэ зохиол хамгийн гайхамшигтай тал нь юу байна вэ гэвэл Монгол түүхийн төв үжилтээр дайруулсан байна. Монгол түүхийн төв үжилт гэдэг нь юу юм бэ гэхээр энэ Монголын түүх бол одоо энэ хүн гүрнөөс эхлүүлээд тэгээ Түрк гүрэн ойгоор хаан дуулаас тэгээ Монголын хаан дуулаас ингээд наашин одоо хүртэл одоо ингэж дагуулж бичдэг. Энэ зуршил бол Монгол түүхийн төв үжилт юм аа. Мэдээж одоо маш олон мэдээ зангийг агуулсан Монголын бурхан шашны дэлгэрсэн түүхийг 3 үед хувааж үтсэн ийм бүтээл гэж үздэг. Нэг нь бол бүр Монголын анхны төр улс өмнө улсын үеэс эхлээд Эрдэнэ төр улсын үед, удаах нь бол Монголын удаах дэлгэрэлт буюу Монголын одоо их эзэнт гүрэн түүний дараа үеэс дэлгэрсэн түүх. За гуравдах нь бол Хавтай сайхан халахад одоо бурхан шашныг түүнд дэлгэрүүлсэн цаг үеийг энэ 3 их дэлгэрэлтийн үеийг бол ангилж харсан. Олон түүхийн одоо их сурвалжуудад болсон ийм зохиолыг бол төрөвсөн. Тэр үе бол 1906 он Заваа дамдын хүрээнд гавжийн дамжаахан барьчихад хөдөө орон нутагтаа сууж байсан үе юм. 1918 оны үед хүрээндээ Эрдэм номтой гэгжиж байсан Тойсомплон аймгийн гившид дамдангаар Монголын түүхийн гол зохиол болох хорж хонжин номыг зохиолгуулахаар Богд хааны улаан зайруу хүртэлсэн Богдын ордны галаан хэмхэ дайчин байсан хошууны тамгийн газар хийж хошууны ноён мөнх очирд хэрэг зоргон хэлж Заваа дамдангааг дуудулсан байдаг. Богдын захиа даадгаврыг хүлээн авч Монголын түүхийн зохиолоо эхлэн бичиж байтал цаг торд умайн гарч хэдэн жил бичиж чадалгүй завсардаж байсан гэ. Яг ийм төв үжилтээр одоо өнгөрсөнд бас ийм зохиолууд гарсан. Жишээлбэл 1310-аад онд зохиогдсон Рашта адны Судрын чуулган гэдэг одоо алдартай ном бол яг Монголын одоо Монгол түүхийн төв үжилтээр бичсэн байна. Тэр дотор бол энэ Түрк Ус хаатан, Монгол ус хаатын тэрийг бол бүр хольж гутгаад ингэ бичсэн байна. Энийг нь бол зарим эрдэмтнүүд энэ буруу бичнэ гэж ингэж хэлдэг. Тэр буруу биш ээ. Тэр бол яг энэ Монгол Түркчин бүр үүсэл гарлыг нь хуух юм бол бүр өртөндөн бүр нэг үүсэл гаралтай. Тэгээд явандаа одоо салуурлаж гарсан юм аа. Өөрөөр хэлбэл хүн гүрнөөс Түрк, ойгоор, Монгол ингэж одоо салуурлаж гарсан. Энэ одоо түүхийн үнэн байдлыг бол Судрын чуулган их зөв тосгосон байдаг. Тэгээд тэрний дараа бол 17 дугаар зуунд бол энэ Узбекийн одоо хаан нь Авилгас Баатар гэдэг хүн энэ бол Чингис хааны одоо хойч үе л да. Энэ хүн бол нэг Түркчүүдийн үе хэлхээ гэдэг ном бичсэн юм аа. Энэ номыг бол бас бүр одоо энэ Түрк төрлийн ус хаатан болоо Монгол төрлийн ус хаатнуудыг бол бүр
одоо энэ гар ирлийг нь бүр одоо хутгаж ингэж хольж бичсэн байна. Тэгээ энэ бол бас юм одоо усгаа гарал нөгөө гэдгийг одоо харуулж байна. Энэ бол бас одоо түүхийн төв үжилтээр бичсэн юм хол юм аа. Одоо өнний дараа гарсан нь бол Жаваа дамдан гавшийн энэ алтан дэвтэр. Энэ алтан дэвтэр яг одоо хүн гүрнөөс эхлүүлээд тэгээд Хөвөрг хаант улс, Ойгоор хаант улс, Монголын хаант улс одоо хүртэлх энэ түүхийг бол бүр сайхан одоо дагуулж бичсэн байна. Энэ талаараа энэ ном бол тэр нөгөө хоёр номоос нэгэн тодорхой одоо Монголын төв үжилтээр энэ түүхийг бол сайхан бичижээ. Одоо Хорчоонжин алтан дэвтэр гэдэг бол Монголын одоо гайхамшигтай түүхийг өгүүлсэн. Ер нь энэ дэлхийн газар зүй, Монгол орны газар зүй, дэлхийн хүн зүй, Монголын хүн зүй, за төр үүссэн нийгмийн байдал, одоо газар зүйн улс төр бас одоо энэ шашин одоо анх дэлгэрсэн, дунд үе дэлгэрсэн, хойч үе дэлгэрсэн. Ер нь одоо манай Монголын төр гүрний бас одоо мандал доройтлыг өгүүлсэн. Гэхдээ бол энэ алтан дэвтрийн гол утга санаа болвол бүх одоо эртний түүхийн иш тайлбаруудыг одоо иш татаж тэр түүндээ гаргалгаа тайлбар сэлтийг үйлдээд энэ Монгол орн бол хизээнээсээ эрхчлөө тусгаар тогтнолоо алдж байгаагүй гэдэг ийм гол санааг бол өгүүлснээрээ гайхамшигтай. За энэ нь бол Монголын одоо эрдэмтэн ламнараас Монголд оронд бурхан шашин дэлгэрсэн түүхийг шашны үүднээс биш одоо олон мэдлэг ухаан дээр суурилсан түүх хичтгийн бол онцгой сонин одоо бүтээл. Дайчин байшин хошуунд морилон гэрж сангийн далай хийдээр байсан аврах хошууны Бадам самбуу доормб Заваа дамдантай танилцсан бие биендээ ном солилцож номын барилтаг тогтоож байх үедээ та энэ Монголын түүхийн зохиолоо яавч зохиож дуусгах хэрэгтэй гэж өсөмжлөн альцсны дагуу 20 цоонжин зохиолоо 1931 онд төрвж модон бараар хэвлүүлсэн байна. За Заваа дамдан гавжвал ер нь өөрийнх нь торгон мэрэгжил бол гэж хэлэх үү дээ. Гол одоо мэрэгсэн эрдмэн бол энэ цанчорын ухаан буюу бүддийн гүн ухаанаар гаргууд мэрэгдсэн. Гандан хийдэд гавжийн дамжаа барьсан ийм эрдэмтэй хүн л дээ. За тэр лорик гэж одоо ухаан өөрөөр хэлбэл одоогийн манайхны хэлээр бол одоо юу юм да логик энэ одоо ухааны ном. Бурхны шашны тэр ном бол төвдөрч байхгүй. Самгардааш байхгүй болчихсон. Гэтэл тэр номыг одоо Заваа багш бичсэн. Тэр номоор нь одоо энтэгт Бурхны шашны одоо логикийн ухаан буюу тэр логик энэ тэр ухааны одоо судалж штэ. Түл Заваа дамдан гавьжвал энэ лам нарын дотроос тухайн үедээ дэлхийн хэмжээний олон улсын Монголын судал төдийгүй санскрит судал, төв судлалын хэмжээнд бол хүргэж хүртсэн ийм том эрдэмтэн байлаа. Тэгээ өөрөө бол бас Оросын эрдэмтдтэй нэлээд холбоотой. Тухайн жишээлх юм бол Тувянский. Одоо энэ бол энэ бүхний хойно үедээ нэг өөрийнх нь одоо номын сан байсан. Яг одоо 32 оны үед юу 37-8 оны үед шатаагаад ажигсан одоо хамаг номын тэр Тувянский ном эдэн одоо байсан гэж одоо надад хүмүүс ярьж ирсэн. Энэ баримтны гэх юм бол Оросын санскрит судлалын их том эрдэмтэн академич Щербацкой, түүний шав Тувянский энэ улсуудтай бол шалралж
номын сонтонгууд болсон. Ойр дотн байсан. Шинжлэх ухааны мэдээлэл солилцож байсан. Харилцсан биеиндээ тусалж байсан. Мөн Финляндийн эрдэмтэн Герхард Арамстейт гэдэг хүнтэй бол одоо маш ойр ажиллаж байсан. Арамстейт ч одоо асар их тусалцаа үзүүлсэн. Арамстейт өрн дахинд гарсан судалгааны шин сэргийг мэдээллийг бол Заваа Дамдын гавьчид одоо айлдж байсан, хэлж байсан. Энэ бүхэн бол ер нь нэг үгээр хэлбэл энэ манай лам нарын дотроос өрн дахны тухайн үеийн дэлхийн том эрдэмтдтэй ойр дотн ажиллаж байсан ийм хүмбэл тэр болгон байхгүй шүү. Заваа Дамдын гавч нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны их үйлсэд зүтгэж 1921 онд судар бичгийн хүрээлэнд урилгаар орж ажиллаж байв. Шинжлэх ухааны хүрээлэнд байхдаа Монголын түүх шастар зохиох комист Онхоодын Жамьяан, Сутайнгуудын Мишиг, Цэцэн хааны Баточор, Шадар нарын зэрэг эрдэмтэн мэрэгдтэй хамтран их түүхийн өмнө арилжихуй гавьяаг байгуулжээ. Ялангуяа шинжлэх ухааны хүрээлэнд дарга байсан Цэвэн Жамсраанов, Семиков нартай хамтран Дэлүүн болдог зэрэг газраар явж Монголын түүхийг судлан Чингис хааны үйл амьдралыг судлах ажил үйлсэд амьдралынхаа сүүлийн жилүүдийг зориулжээ. За Заваа Дамдын гавьчийн зохиол бүтээлийг судлах ажил бол ер нь нэг бараг 60-70 жил болж байна шүү. Эхлээд. Энэ Оросын эрдэмтэн дорн техник судлагч Юрий Николаевич Эрерих гэдэг нэг том эрдэмтэн байлаа. Тэгэл энэтхэгт их олон жил болсон, төвдөд олон жил болсон. Маш олон хэлтэй ийм эрдэмтэн байсан. За тэр Юрий Николаевич Эрерих бол манай эрдэмтэн, судлаач, түүхч, одоо академич Шагдрын Бера шав орсон байна. Заваа Дамдын энэ зохиол бол өөрөө төвд хэлээр зохиол бичигдсэн зохиол. Энэ зохиолыг 1963 онд Ахтамж олуулсан Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Берагва Орос хэлээр анх бичиж түүний одоо эрдэм шинжилгээний гол толгой бүтээл болж хэвлэгдсэн байдаг. Тэгээд Берагва бол тэнд аспирантурт Москвад Эрерихийн удирдлагаар Заваа Дамдын гавьчийн сэржи дэвтэр буюу алтан дэвтэр гэдэг тэр зохиолыг судлаад сүүлд нь орсоор орчуулад энэ бол өрн дахинд орос хэлээр хэвлэгдсэн шүү дээ. Тэгэхээр энэ Заваа Дамдын гавьчийн энэ алдартай бүтээл өрн дахны судалгчдын анхааралд хандуулах эрдэмтдийг тэр тийш нь Заваа Дамдын руу хандуулахад бол энэ их чинтэй хувь номер болсон. Гүүр болсон ажил гэж хэлж болно. Сайхан бүтээл болсон. За тэгэхэд 17 бат сүм одоо зохиол тойрогсон. Ийм 17 бат сүмтэй одоо тийм хүн бол одоо Монголд бас ховор. За тэгээд тэр энэ бүх номын одоо хадгалж хамгаалж үлдсэн одоо хүн бол тэр гончигдорж гэж нэг лам байсан. За энэ хийдэд одоо тэр бурхан дахил энэ бүх юмыг бас авч үлдсэн хүн бол Гэмпэл гэж өгөн байсан юм да. За намайг 89 онд анх ирэхэд бол манай Гэмпэл гоон Боргер тэр хоёр байшингийн
өмнөхөнтэй яг баг тулгаатчихгүй барьчихсан. Тэгэл эмгэнтэйгээ хоёулахнаа хөргий. Өөр амтан хүн гэж юу ч байхгүй. Тийм л байсан. Гэмпэл гоогол их уран хүн байсан. Тэр намынхаа бар эднийг өөрөөс илээд өөрөө барчдаг ийм одоо сайхан чадвартай хүн байсан да. Тэгээ одоо энэ чойрын хийдийн номын дууг таслаагүй өвгөн бол одоо гэмпэл гоё юм байна. За тэгээд тэр энэ л бүх энэ юунууд дотор л одоогийн энэ юун дотор байгаа тэр бурхан дахил тэр бүх юм бол энэ юунууд дотор л хадгалагдаж байсан. Хүн харахад одоо дотоод яамныхын ирээд үзэхэд нэг шавар тагцнууд тий заримаар нь одоо юмгүй газараараа өвгөн бол оруулаад тэгээ юмтай газараа хараа оруулдаг. Тэгэл ийм л ердөө ийм хоосон тагцнууд ч тэгээ шилэл гаргацдаг байсан гэж. Тэгээ өөрөө ч бас одоо номын дуу тастаагүй учраас яг тэр үе чинь хорол номыг бол юу хийж болохгүй шүү дээ. Илтийн дандаа нууц хийн тэгж гоод одоо бас баригдаж одоо дотоод яамд дуудагдаж бас ганц 2 сараар айхтар хар гэртээ суух энэ эдэн болоод ердөө энүүхэнд байсан. Гэвч одоо тэр монголчуудын багш шивэн барилга гэдэг бол агуу юм. Тэр гэмпэлгой тэр мятуугай тэр ганчиг дөрж байгаа эднүүд бол өстой багштай чин үнийч багшийнхаа номын дуг таслахгүй гэж одоо юунаас ч айлгүй зүтгэсээр тэгэл одоо тэнгэртээ саяхан явсан штэ хөрхийд. За тэр цагаас хойш одоо болтол Заваа Дамдан гавчийн түрүү би ярьж ирсэн Заваа Дамдан гавчийн бүх сүмбүм гэж одоо бүрэн зохиол. Сүмбүм бүрэн зохиолын бол Гүрдөө Аримбучи бас дээлий тавьжуулсан 17 батар. Энэ энэ чинь олон улсын хэмжээнд Заваа Дамдангийн бүтээл хүрч байна, тарж байна. Нийтийн бүтээл болж байна гэсэн. Монгол оронд хүн, төр, шажин, нийгмийн харилцаа үүссэн тэр үеэс хойш мэрэгдийн санааг алт мэд тунгаан альцсан Заваа Дамдан гавчийн алтан дэвтэрт түүхэн судрыг түүний мэндэлсний 150 жилийн тохиолдуулан төв хэлнээс Монгол бичигт дахин хөргүүлж Эрдэнэтэн мэрэгд уншигчдын өмнө марж байна. Заваа Дамдан гавчийн өвөл хэрэг алтан дэвтрээр манлайлан төвж Монголын талаас дэлхийд төгсөн их номын хөлс ийхүү үргэлжлэн буйн энэ билээ. Тэгэхээр энэ хорчонжингийн заваанууд бараг 2 дахь удаага хөвлөгдөж байгаа юм. За тэрэн дээр нь дагалдуулаад энэ хорчонжингийн тайлбар энэ зохиолын тайлбарыг дагалдуулж хөвлүүлсэн нь энэ маш үнцэнтэй. Тэгээд хэвлүүлэхдээ бол төвд монголоор нь хадмал маягаар монголчууд нэг төвд монголоор хадж бичдэг нэг юм нэг уламжлалтай юм аа. Энэ бол тогтсон нэлээ олон номууд бол тэгж гарсан байдаг л да. Өөр одоо Данжуурыг орчуулах үед зохиосон мэрэгд гарахын орноос эхлээд ингээл төвд монгол хадмал маягаар гаргадаг юм нэг арга бол дэлгэрээд олон жил болж байна. Тэр аргыг ашиглаад энэ Заваа Дамдан Эренбүчи, энэ залуу Эренбүчи Лувсан Даржаалам энийг одоо төвд монгол хадмалаар ингээ гаргаж байгаа. Энэ үл шинжлэх ухаанд яахаргүй чин дарах чухал хэрэгцээтэй сайхан ажил боллоо. Тэгэхээр энэ Заваа Дамдан гавчийн 150 жилийн ойн энэ арга хэмжээ бол нэг ёс төдий ёсол биш. Энэ бол үр дүнтэй. Өөрөөр хэлэх юм бол нийгэм шинжлэх ухаан аль алинд нь бол асар их өгөөчтэй ийм сайхан ажил болоо. Ер нь ой тэмдэглэл иймэрхүү маягаар л тэмдэглэж байх нь бол тэр ажлыг урагшин түлхэж өгөх, хөгжүүлэх сайхан дэм болдгийм байна гэдгийг би ойлгож авлаа. Өөрөөр хэлбэл одоо судлах тусам улам маривжиж, олон гүнзгий одоо
төв хүчтгийн улмыг үлдээсэн ийм зохиол болсон гэж үзэж байгаа. Заваа Дамнангайч бас нэгэн наснда альжаалыг зүдлэгүүгээр ингэж бүтээсэн, намыг бүтээсэн, соёлыг бүтээсэн, улс орондоо инх тайвныг хүсэж олон сайхан зүйл хийсний улбаагаар бид өнөөдөр энэ сайхан үр шимийг хүртэж аз жаргалтай сайхан байна. Тэгээд энэ Заваа Дамнангай 150 жилийн үед ард түмнэрээ бас сайхан бишрэн хүндэлж сэтгэлдээ баяр бас баясгалан төрүүлээрэ гэж ингэж би хүсмээр байна. Сайн амгалан болтугай. Soulson, I hold them